За та ингэ чинь мөнгөний нийлүүлэлтийг зах зээл шингээх боломжгүй байна гэж байна. Гэтэл одоо түрүү жилийн одоо яг үдийд болвол 50 мянган аж ахуй нэгжүүд 3 их найдын татварын өртөө байсан. Эхлээ энэ жил тэр тоо чинь өсөөд 72 мянган аж ахуй нэгжүүд татварын өртөө болчиход байгаа. Ийм их хэмжээний татварын өрн аж ахуй нэгжүүдээр бий болчиход байгаа байхгүй юу? Энэ чинь юу гэж нэ гэхээр ерөөсөө аж ахуй нэгжүүдэд дэмжих бодлого байхгүй байна. Сайн нэг хүн хэлжэлж татварын асуудал бол номер 6 болчиход байна. Төрүүлээд энэ аж ахуй нэгжүүдэд бага хүүтэй зээл. Энэ бол аж ахуй нэгжүүд чсний эргэлт байхгүй. Тэгэхээр та энэ боломжгүй гэхий. Таны зүйл олвол энэ аж ахуй нэгжүүдийг дэмжих. Таны энэ эх жилүүдэд эх 6 жилд хийх үндсэн ажил бол инфляцаач барих хэрэгтэй. Аж ахуй нэгжүүдэд ч дэмжих хэрэгтэй. Та энэ хоёрыг хайбрид гэдэг шиг хамтд нь авч явж чадвал та хамгийн сайн ерөнхийлөгч болно. Үгүй бол энэ бас үзүүлэлт муу байна гэсэн үг. Сая өнгөрсөн хугацаанд бол инфляци барина гэж аж ахуй нэгжүүдэд бүгдийн бамлсан өнөөдөр үр дүнд нь төсөв тасарч байгаа байхгүй. Тэгэхээр энд ерөөсөө маш яаралтай 6 сар гэдэг бол удаан санагдчих. Энэ дээр арга механизмууд байгаа шүү дээ. Сангийн бодлоготойгоо засгийн газартайгаа хамтарч ажиллая л да. Тийм. Бидэнд энэ дээр яаралтай ажиллах шаардлагатай. За танд амжилт хүсье.